аймгийн иргэд та бүхэндээ 17 дугаар жарны уруулах чимээх шоронгохоо жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Өдрөн одож буй шороонохоо жил эрдэмчүүд бидэнд ээлэн өгсөн сайхан жил болж өнгөрч байна. Аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны биелэлтийг 2018 оны гүйцэтгэлээр нь авч үзвэл 85.2%, 4 жилийн төлөвлөлтийн хэмжээгээр нь авч үзэх юм бол 67.3%-тай хэрэгжиж байна. Аймгийн эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2018 оны биелэлт 93.3%-тай гарч амжилттай дүгнэгдлээ. Шороонохоо жил бол Орхон аймаг Эрдэнэ хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагуудын үүсвэн байгуулагдсны тэгшээ тохиосон түүн дотроо Жаргалан сум Улаантхан сангийн аж ахуй үүсвэн байгуулагдсны 40 жилийн тохиож жаргаланчууд маань ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн уул уурхайн байжуулах Эрдэнэ төдвөрийн уурхайчин хамт олон түүх 40 жилийн ага тэмдэглэсэн иргэд байгууллагууд маань хөдөлмөр бүтээлэн үнэлүүлж соёл урлаг, спортынхан маань улс төв дэлхийн түвшинд орон нутгийнхаа нэрийг алдаршуулсан түүхэн жил байлаа. Шороонохоо жилд Орхон аймагт 2500 гаруй иргэн байнгын болон төр ажлын байртай болж аймгийн хэмжээнд аж үйлдвэрлэлийн салбарт 2.2 их найт төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 2.4 их найт төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэх юм бол бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 7.9%-аар, бүтээгдэхүүний борлуулалт 6.1%-аар нэмэгдсэн амжилттай байна. Мөн 2018 онд Орхон аймаг 3 цэцэрлэг 1 сургууль барьж орон нутгаас анхудаа хүүхдийн эмнэлэгтэй болж нийгмийн эдийн засгийн өсөлтөөрөө 21 аймагаас өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Монгол улстай тэргүүн байр эзэллээ. Энэ сайхан олон амжилтын эзэд болсон эрдэмчүүдтэй баярлалаа. Эх он жилүүдэд илүү их амжилтын төлөө хамтран ажиллацгаая. Ингээд айсан ирж буй шоронгохоо жилдээ эрдэмчүүд маань амар амгалан юу сансан 9 цагаан хүсн сэтгэлдэн бүтхийн улзий бэлэгтэй өрөөлийг өөдөрд нь өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шиндэн сайхан шинлээрэй.